Эх орныхоо 408 эргэх цэнхэр дэлхийнхээ өнцөг булан бүрээс Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3 долгион дээр бид бүхэнтэйгээ үргэлж хамт байдаг эрхэм хүндэт сонсогч үзэгч та бүхнийхээ энэ оройн амрыг ирэн дахин мэдчилье. Өнөөдөр 2025 оны 9 сарын 16-ны өдөр мегмар гараг альчилж байгаа. Улаанбаатарын цагаар 21 цаг 11 минут болсноор манай өнөөдрийн тугч барин тугалж хариулна өрөөтэй хүний л амьдрал нэвтрүүлэг маань эхэлж байна. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Солонгос улсын Донгбу Bio and Farm-ийн Селитоп бэлтгэл хамтран ажиллаж байна. Радиогийн 20 дугаар студиуд хөтлөгч угнаа найруулагчаар Ангар нар та бүхэнтэйгээ хамт байна. За манай өнөөдрийн хүний л амьдрал нэвтрүүлгийн маань сэдв эрхэн дэнтсэн эхнэр гэсэн агуулгын хүрээнд яригдана. За ер нь ямар ч айлын эр нөхөр эхнэрээ сайн сайхан явуулахыг өнгөтэй өдтэй хүнд бас бүрэн бүтэн сайхан харагдуулахыг хичээлгүй л яв. Зарим айлуудад эхнэрийнх нь эрх ямар нь арай л гэтрээд байна уу да. Бүр ямар амар эрхэлдэг юм бэ? Юу вэ эн чинь гэж уул галтмаар ийм ч хүмүүс бас бидний дунд байх. Заримдаа бүр нөхрийнхөө толгой дээр энэ гараа сууччээч гэж бодогдох шиг ийм тохиолдлууд амьдрал зөндөө бий. Хүний л амьдрал юм хойно одоо бид юу ярих вэ? Гэхдээ энэ асуудал нөхөрт хэрхэн тусдаг вэ? Энэ зовлон одоо энэ асуудалд нөхрүүд ямар хөө бод сэтгэлтэй байдаг вэ? Тэр айлын өнгө төрх юу ямар байдаг вэ? Ийм айл өрхийг мэддэг бол өөрөө яг ийм амьдралаар явж байсан бол та бүхэн бидэнтэй холбогдож өөрийн тэр цаг хугацаа одоо болж байгаа үйл явдлуудынхаа талаар хуваалцаж зовлон бэрхшээлээ нэмгэлж сэтгэлээ онгойц сайхан ярилцаж болох нэ. За ингээд өнөөдөр эрхэн жаахан дэндээд байгаа эхнэртэй хүмүүс магадгүй одоо ч гэсэн эхнэрээ эрхлүүлж яваа ийм эрчүүд байвал ийм амьдралыг мэддэг бүсгүүчүүд эмэгтэйчүүд байвал бас холбогдох бүрэн боломжтой. За ингээд ерөөхдөө нэвтрүүлгийнхаа сэдвийг хийсэн болохоор би шууд утсаа одоо ингээд нэ та бүхэн бас чөлөөтэй цаг холбогдож зовлонгоо нэмгэлээрэ гэж би хэлэх байна. За шууд фри утас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдох бол 77 77 88 30 дугаар явтас эфир дээр одоо нэгдлээ. За өнөөдрийн сэдв бол эрхэн дэнтсэн эхнэр гэдэг энэ сэдвийн хүрээнд яригдж байгаамаа. За энэ сэдвийн хүрээнд би нэгэн болсон одоо бодит явдал хүний амьдралаас надад тохиолдсон байдлыг би ярьж өгье. Манай нэг найз байдгийн хар багын найз. За багасаа л эхлээл ээж нь одоо ээж аав нь хоёулаа тухайн үе нөгөө социализмын үед чинь социалист орнуудад ажиллаж сураал тэгэл ингээд анхнаасаа хөрөнгөтэй байсан одоо бидний ярьдаг бол баяа айлын хөвгөлтэй тийм байсан. Тэгээд нэлээд биелэгж юу байсан болохоор найзууд дундаасаа бол айгүй тийм өнгөлөг хөрөнгөлөг айгүй тийм чамил залуу байгаа юм л да ер нь бол. Та ерөнхийдөө бол өөрөө бол тийм айхтар муу хүн биш. Үнэхээр сайн залуу. Айгүй тусч хүний төлөө гэдэг хүнд бол туслана гэдэг нэг ам гарсан бол амталтандаа хүрдэг. Найз нөхдийн хувьд ууж идлээ гэхэд чөлөөтэй сайхан ямар нэгэн байдлаар эргэж тооцоо бодохгүй ч гэдэм айгүй гой сэтгэлээрээ ингээ сайхан найзад нөхөрлөдөг. Хүнд айгүй их тус болдог. Хариутай бол бариутай бид нар ч бас биеиндээ сайхан тус болоод ингээ сайхан найзалдаг юм аа. Бүр харь илгийн хүнд хүртэл зүгээр сайхан тусалж өгөөд ингээд танихгүй шахуу нэг тийм нэлээд доошоо орцсон нэг залуутай санамсргүй таалдаж танилцаа тэгээд тэрэндээ би энэ хүнд тусламаар байна гэж хагаад айгүй гоё болгоод ус цасанд оруулаад хувцсанаар авч өгвөл бүр ажилд оруулаад нөгөөх нь одоо амар гоё бондоотл сайхан амьдраад явж байгаа. Энэ миний харахаар манай тэр найз бол үнэхээр мундаг сайн. Үнэхээр мундаг ирээ ухрахаа шүү. За ингээд асуудал юунд вэ гэхээр одоо тэр найз маань биднээс холдоод байгаа. Яасан гэхээр манай найз одоо хүний өөрөнгөө тусалж явсаар байгаад ингээд хүнтэй жоохон суулгүй оройтод одоо тэр нэг хинц гэх юм уу одоо 8 насаар дүү нэг бүсгүйтэй танилцаад гэр бүл болсон. Эхлээд яг уу танилцуулаад одоо ингээд энэ хүнтэй би ингээд юм учиртай болж байгаа суугч байгаа ярих цаа гэлтгсэн. Сайхан таа тэр ихнэр нь мисс зэсчгэл ерөөсөө тэр мэдээж дүү болохоор ч гэдэг юм өнгө үзэмж инээ тэр айгүй сайхан даруухан бараг л гинэн томоогүй бараг л одоо энэ багнуур руу 3 хонж очдөг гэлөө мэлөө гэж ярьдаг шиг л нэг тийм юу ч юм үзээгүй нэг тийм үнэхээр боломжийн сайхан бүсгүй болоод автлаа гэж бид нар хоорондоо ярьж байлаа. За сонсогч холбогдож байгаа болохоор би яриагаа үргэлжлүүлнэ.
Эмжид радио тэнийг сонсож байна. За үчимэндээ. За үчимэндээ. За сэдвээ сонсно та. За. Сэдвээ сонсно гэж. За. За таныг сонсож байна. Тэг намайг хүмүүс болохоор ингээд амар эрхэн дэвцээ ихнэр гэдэг байхгүй яа. Тэгэхээр манай өмтөч одоо 26 жил болоод хамт амьдардаг. Тэгээд би чинь айгуу дураараа айгуу тийм яг ч манай хүн чинь надаас олон ах болохоор тэр юм уу мэдхгүй тэгээд айгуу боолт хийдэг надад тэгээд би ч бас яг хаяа асууж өгнөлтөө Монгол зангаараа тэгээд яг хаяа бас би боолт хийн. Тэгээд манай нөгөө найзууд таньдаг хүмүүс ус чи арай л дааварч нэрээ эрхэн дэвцэн чамд нэрээ арай л эрхлүүлээд байгаа юм биш үү гэж тийгдээ. За таны эрх яаж дэмдээд байна? Тэгээд өглөө шүү дээ. Тэгэл ингээд өөсөв хайгаал хэрүүлдэл манай хүн амар дуугүй амар тийм номоо тийм дуугаан байхгүй. Би болохоор тэгэл амар ингээд асаал танараа хэрүүлдэл интернет тэгээ би ч нөрөөсөө хоолмол хийхгүй шүү дээ. Манай хүн чинь галтгоон. Одоо галтгооны ахлах тоогооч юм аашийн. Одоо ер нь эхнэрүүд чинь ингээл нөхрийнхөө мөнгөөр жоохон туйлж мөйлэл одоо яг тиймэрхүү байдлыг л өнөөдөр ярьж байгаа. Та бол тийм байхгүй. Би тэр чинь үгүй. Би тэр чинь санхүү тустай. За. Тийм өөрөөсөө ингээд бие биенээ яачин. Хамгийн гол нь галтгоон тэгэл нөгөө хоол манай хүн чинь нөгөө галтгоонд аяг нөгөө хоол хийдэг. За. Тэгэл би нөө туслах болчоор ажиллана. Тэгэл таалахгүй бол нөгөө арилжсэн ногоогоо үүдсэн шидчин. Тэгээ ингэсэн юм уу тэгэхгүй яасыг гэл ингээл амар муухай штэ. Мэдхгүй ааш муута тэгэл амьдал эрхэлж байгаа царайн тэр юм байлгүй тэгээд манай хүн ёо за бол та ер нь одоо нөхрөөсөө айгүй одоо үнтэй цэнтэй хувц сунарч гэдэг юм уу эд материал аавна гэж нэгсээр бод авч ясан тохиолдол бий юу? Үгүй тийм ястай байхгүй. За ойлголоо танд. Харин хамгийн нэг хэрэгтэй нөгөө Монгол руу явна тийм Монгол явна одоо ингээд Монголд манай хүүхдүүдэд мөнгө хэрэгтэй манай хүн амьстай хамгийн түрүүнд харин нэстэ гараа сонгодог хүн шүү. За. Тэгээд яг би өөрөө амар тийм мэдгүй одоо хүний нутагт олон жил ганцаараа нөгөө хань ижилтэйгээ ингээд олон жил удацаад 26 жил болоод сая 8 сард албан ёсны ихнэр нөхөр боллоо шүү дээ. За. Дих тусам улам ялхраад бас эрхэлтийн байна. За. Холбогдсон баярлалаа дээ. За. Өчиг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн сэдв эрхэн дэнцсэн ихнэр гэж байгаа. Энэ нөхөртөө эрхлэлт гэдэг маань ерөнхий утгатай. Яг энэ сэдв нь бол одоо юу гэх юм бэ? Одоо миний бодлоор нөгөө бараг л нөгөө нөхрөөсөө нөгөө байнга юм нэхэл ингээл өнгөтэй мавмаараа тэрний ихнэрийг хар би ингэмээр н одоо би энэ сард ингэмээр нэг алтан загсны эмгэн шиг болцсон энэ айлын ихнэрүүдийн талаар голчилж ярьж байгаа юм шүү сэдвийн чиглүүлэг нь. Тэрнээс биш ихнэрүүд нөхөртөө эрхлэлгүй яах вэ тийм ээ? Эрхлэх чинь ер нь гоё ихнэрээ эрхлүүлэх гоё штэ. Гэхдээ өнөөдрийн сэдв бол яг тийм чиглэл рүү явж байгаа шүү гэдгийг манайхан бас зөв ойлгож яваарай. За дараагийн сонсч холбогдож байна. Насарсан байна. За ингээд би түрүү ялаа. Тийм нөгөө найз маань хүнтэй суулаа. Тэгээ тэр нь ингээд анх харахад бол би түрүү хэлсэн гин томоогүй их л сайхан ааш аягтай юм боломжийн бүсгүй байсан. Бид нар одоо чи яаж яваад ийм одоо сайхан амтаа олоод авчаа болж штэ өгшөө нэ тэр жоохон дүү юм гайгүй өгшөө гөгшснийхаа дараа мараа гэж цаашлуулж ингээд ярьдаг байсан. Тэгсэн чинь ерөнхийдөө л ингээд бид нартай нэг уулзалтын тоон цөөрөөл ингээд хийсэн чинь бүр найзын маань толгой дээр гараа суучихсан байсан шүү дээ. Одоо яг энэ манай нэвтрүүлгийн сэдвтэй уялдж байгаа. Яасан гэхээр гэрт нь ирээд одоо ингээд тусдаа биш нөхрийнхөө гэрт ирээд тэгээд аав ээжийн хэнийг хэрүүл болоод гэсэн чинь энэ аав ээжигээ Батсан бүрлүү нь явуул гэд ийм юм болсныг би сонсоод хүүе энэ ингэж болохгүй насаараа ганц уу явчаад нэг ийм одоо юмтай суух гэж тэгээд уулзах гэсэн найз маань надад олддог. Уулзуулдаг. Найзраа сонгох юм намайг сонгох юм гэдэг ингээд яг бариад ээч шиг нь олцсон гэсэн.
Тэгээ бид нар ч одоо юу нөгөө энэ гой сайхан хүүхэн байсан гэдэг чинь ийм шулам одоо хаанаас олцдог байна гэж яриа маань бүр тийм болоос үлдээ. Тэгээд одоо нөгөө гинэн байсан нөхөр чинь нэг гэрт орсны дараагаар ингээд машин авахуулаад машиныхын түлхүүрийг аваад тэгээд машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад яваандаа ингээд данс мансных нь нөгөө нэг тохируулах нууц код модын бүгдийг мэдэж аваад энэ нэвтрэх ирэх мэрх нь тэгээд нөгөө нөхрийнхөө буюу одоо манай найзын байрыг өөрийнхөө нэр дээр бас шилжүүлж авсан байна. Тэг чи одоо яац нэнтгэлүүлсэн юм уу? Чи одоо элдэн үнзийн болоогүй үстэй. Яагаад ингэж байгаа юм гэхээр манай найз өөрөө их сайн юм байна. Тэгээ нөгөөхөө ингэж эрхлүүлж ийн ингээд аясаар нь байж ийн ингээд бүр ингээд ёстой миний төрөө нээлдэг шиг алтан загас нэмгийн шиг болгоо хийцэн. Тэгэл нөгөөх нь ингээд аав ээж нь хөөж явуулчаал. Тэгээд одоо наац хамаг юм чи аваа саллаа штэ өгшөө нэтрэг гэхээр тэр нь гайгүй. Салахгүй шинжтэй ер нь ингээд хамт амьдрах шинжтэй. Гэхдээ бүр яг ингээд толгой дээр нь гараа сууна гэдэг юм да. Яг тийм болчихсон. Ийм нэг түүх байна. Тэгээд би бүр арай гэж найзтай уулз энэ ер нь болохоо байлаа. Бас нэг амьдралын зөвлөгөө өгье. Миний үгийг авдсан болоогүй юм болоо уулзахаар уулзахгүй. Арай гэж нэг юм барьж аваад уулзаад ингээ ярьсан чи надад сайн ярьсан түүхийг өгч байгаа. Нэг ингэсээ өгч. Гү чи тэгээ бойлоо гэдгсэн чи би өөрөө чадахгүй байна. Тийм болж байгаа юм. Тэг би одоо тэр найз маань ингээд уулзаа сууж хат хөдөл ихнэр нь залгаа загнасаар хахад л нөгөөх маань ингээд за явахгүй гэж яваад өгч байгаа. Тэг би надад бол энэ амьдрал бол үнэхээр сонин одоо мухалах жоохон навшин амьдрал санагдсан. Үгүй яагаад ингэж байгаа юм бэ гэдэг. Одоо хүний л амьдрал би тэр хүмүүсийн амьдралын дунд орж чадахгүй хөндлөнгөөс миний бодол нэг тиймэрхүү бодолтой гэлүүлсэн. Тэгээ тэр үедээ бол би ямар энэ радиод ажиллана энэ сэдвэр ингээ яриад байна гэж мэдэх биш. Яг энэ сэдв орж ийл уншсан чинь пак гэх нөгөө тэр найз юм надад ярьсан түүх гинт толгойд орж нэрээ энийг бас сонсогчтойгоо хуваалцах нэг юм амьдрал байдаг шүү. Яг сэдвийн хүрээнд бас ярихаар юм үйл явдал болох нь дээ гэж би бодоод сая ингэж тав хүнтэй хэлж байгаамаа. Тэгэхээр энэ түрүүн хэлсэн гэр бүл дотор нөхөр нь эхнэрээ өнгөтэй үйтэй явуулах, бусдын нүдэнд гоё харуулах байлгүй яах вэ? Эхнэр бас эрхэлж боллгүй яах вэ? Хамгийн гол нь хэр хэмжээ хитэрчсэн энэ эхнэрүүдийн талаар өнөөдөр ярьж байгаа шүү л гэдгийг ойлгоорой. За сонсч холбогдож байна. Эмжил радио таныг сонсч байна. Өрөөмдөө эмжил. За өрөөмөнд үчи мэндэ. Сэдвээ сонсноо да. Сонссон. За таныг сонсч байна. Ихэнтэйгээ би чинь 15 6 жил анилаа. Тэгээд удаа хүүхэд минь гарлаа гэсэн чинь нэг жоохон нэг санхүү махуу гарч ирэхгүй юу? За санхүүгийн асуудал тулгарсан гэсэн үг үү? Тий. За. Тэгсэн чинь би одоо нэг хатгалынхаа мөнгөийг өгөө явсан чинь одоо хүртэл намайг ингээд хаяад хоёр хүүхдээ минь хаяад явсан байдаг түүх байдгийг. Хатгаламжийн чи мөнгийг аваад тэгээ шууд яваад гэж байгаа юм уу? Хүүхдүүдээ орхиод амьдралаа хаяа шууд ингээд явчихж гэнэ үү? Хоёр хүүхдээ аваад хоёр хүүхдээ аваад таныг орхиод хатгаламжийн мөнгийг суулж өгөөл аваа авчихсан тий. Та ер нь эхнэрээ хэр эрхлүүлж байв? Одоо ингээд нөгөө даварсаар байгаа тэгээд алга болчихоо гинтэлт юм болов уу? Эхнэр дээр 2010 онд гэр бүл болсон. За. Гэр бүл болоход тухайн 200,000 төгрөгийн цүнх гэдэг чинь бас л үнэтэй шүү дээ. Би чинь 80 тонны төлөөлөхгүй юу? Бас 200,000 гэдэг чинь бас л чанга шүү дээ. Тийм ээ тий. Тэр үед бол. 200,000 төгрөгөөр би их нэртэй цүнх авч өгдөг юмшээ. За. Уу гарахад би их нэртэй пүрэс 30 авч өгч ийлаа. За. Эхнэр чинь өөрөө нэхэж авах юм уу? Та зүгээр эхнэртэй бэлгэлсэн юм уу? Бэлэг. За. Тэгээд дараа нь намайг ингээд жилийн өмнө хаяа авсан. Хадгаламжийн чинь хамаг мөнгийг сэгсрээд аваа авчиж тий. Тий. Ийм л түүх байна. За.
Холбогцсонд баярлалаа танд. Харин тийм байна. Чанга түүх байна. Хэцүү юм байна. Холбогцсонд баярлалаа танд. За баяртай өчиг сайхан гөрүүлээрэй та. Яа. Амьдрал одоо хүний л амьдрал ийм л байна, ийм амьдралтай хүн байна. Тэгэхээр одоо их нэртэй тухайн үедээ үнэтэй цүнх авч өгч ирсэн байна. Дараа нь машин авч өгсөн байна. Энэ нь яг нөхөр өний хувьд байдаг л асуудал. Харин хадгаламжинд байсан мөнгөний хоослоод хүүхдүүдэд аваад ингээд гинт ингээ хаяад яваад өгсөн. Ийм л байна гэд амьдралаа ярьж байгаа энэ залуу бас хэцүү юм. Гэхдээ одоо гинтэч би гондооч би гэж одоо альных нь буруу байгааг би мэдэхгүй. Гэхдээ л өнөөдрөөс эдийн үрээнд өнөөдрийн сонсогч маань холбогдож өөр тохиолдсон явдал ярьсанд баярлалаа танд. За дараагийн сонсогч холбогдож байна. Эмжилээд тань сонсогч байна. За оройн төрөг. За авч юм дээ. За сэдвээ сонссон. За. Тэгээд би өөрөө гадаад улсад олон жил амьдарсан хүн байгаамаа. За. Тэгээд би нэг тийм хөвшинж биш залууч яг дунд уян төлөөлөл байгаа. Тэгээд өөрөөсөө нэг 4-5 бүсгүйтэй тухайн үед амьдарч байгаа хэлний бэлтгэл танилцаад тэгээд бид хоёр хамт амьдарсан л та. Тэгээд тухайн бүсгүй маань надаас нэгтдүү 2 жоо ирэх айлын хүүхдээ байж таарад. Тэгээд би ч тухайн үедээ мэдхгүй одоо ийм л байх хэрэгтэй гэсэн байдлаар тэр бүсгүйд айгүй хүндэтгэлтэй ханддаг байсан. Тэгээд би өөрөө айгүй нөгөө шүний ажилгийн, барилгын ажилгийн ингээд айгүй их ажил хийж мөнгө хураадаг байсан л та. Тэгээд би тэр болгоныгоо нөгөө бүсгүйдээ найдаад хадгалуулдаг байсан. Тэгээд мэдээж нутаг. За. Юунаас болов мэдсэнгүү тасарчлаа. Та эргээд бас холбогдорой. За. Ер нь бол одоо өнөөдөр бол эрхэн дэнцсэн эхнэрүүдийг ярих өдөр байгаа. Заавал эхнэр гэхгүй дараагийн дугаар дээр бас эрхэн дэндээд ингээ яваад байгаа нөхрүүдийн талаарч бас ярьж болох юм тийм ээ. За ямар ч тач уцтаар холбогдож байгаа хүмүүстэй бид нар бол ямар нэгэн шийдэл санал болохгүй, зөвлөгөө бас өгөхгүй. Зүгээр сэтгэлийн явуудлах, амьдралаа ярих гад ярьж чаддгүй зүгээр л дотроо тээж боглож явж байгаа энэ асуудлуудаа бас ярих бүрэн боломжийг бид нар олгож өгч байгаамаа. Саяны сонсч дахиад холбогдож байна. Таныг сонсч байна. Сая дуудлагаараа тасарчлаа уучлаарай. За зүгээр. Юу яагаад тэгээд би мэдээд нутаг уцгуулсан юм аа. Тэгээд нөгөө бүсгүүдээ хойлоо очиод ингээ сууй барья гэдэг тиймэрхүү бодлуудаа хэлээд тэгээ мэдээж цуглуулсан хадгаламжаа одоо хойлоо бас тодорхой хэмжээнд ингээ үрэх цаг боллоо хэрэглэе гэдэг. Тэгээд яг гаргах болсон чинь одоо Монгол мөнгөөр яг 200 мянган төгрөг дансанд нь байсан. Тэгээд би яг тэрийг тухайн үед хараад миний 4 жил цуглуулсан мөнгөний юм уу гэж асуухад имэй гэж байгаа байхгүй. Тэгээд яасан бэ? Юу болсон гэхэд би ингээд гэрлүүгээ явуулдаг байсан гэж худлаа ярьсан хэрнээ цаагаараа үрдгэлээсэн байж таарсан л та. Тэгээд ер нь бол бас хүнд хамаагүй ихтгэлтэй хүн байлээ. Тэгээд ялангуяа тийм нарийн ширийн эмдэрэл эрэгтэй хүн өөрөөрөө л ингэж толгоороо шийдвэрээ гаргаж ирсэн зөв юм байна лээ. Хэтэрхий ирэх хүн бол бас заримдаа амьдралыг гутгах үе байдаг. Тэгээ одоо 4 жилийн хөдөлмөрч байхгүй, нөгөө хүнч байхгүй, цаг хугацаач байхгүй ингээд нэг ийм юмараа хохирсон хүн байгаамаа. Одоо тэгээд хэдэн төгрөг хоримтлуудсан байх вэ? Одоо миний багцаагаар бол би нөгөө яхад Япон улсад ажилладаг байсан юм аа. Тэгээд миний багцаагаар бол нэг 100 гаруй сая төгрөг цугларсан байх гэж би дотроо бодож явсан юм. Мэдээж тэндээс хар багцаагаар уу? Тий, хар багцаагаар идэж ууж байгаа тий. Тэгээ би тэр хүнд тийм л амар итгэсэн байгаа байхгүй юу? Хамгийн харамсалтай. Тэгээ би болж байгаа хаа цуглуулж байгаа хаа гэх тэр хүүхд хөтлж байгаа ингээд би бүх юмаа болгож байгаа гэж боддог байсан. Тэгээд нэг тийм юм бас одоо энийг ярихаар яах вэ? Миний хамгийн гол асуудаг юм би тэр бол жиж ажиллаж ингэж явдаг байсан. Миний тэр хөдөлмөр сэтгэл зүрх цаг хугацаа гэдэг юм чи дахиж эргэж олдохгүй гэдэг харамсалтай. Тэгэлгүй. Одоо тэр мөнгө төгрөг бол одоо үнэндээ дүүрчээ. Гол нь тэр нь туслуулсан хөл сулган маань ингээд бас нэг хүрэх юмдаа хүрсэнгүүдээ л гэж хаана. Гэтэ одоо нэг тийм дутуу гачигдaltaй амьдраад байгаа юм байхгүй. Гэхдээ хоёр хүүхдээ амьдарч байна. Төлөвсөн одоо төлөвлөгөө зорилго бол тэр үед бол нуурсан гэсэн үг шүү дээ. Нуур хангалттай бүр нураад тэр болгоныг л ингээд бодохоор яг одоо бодохоор жоохон тийм үл. Гэтэ яг вэ тэгээд тэр хүн одоо хаана явдгийг би сайн мэдэхгүй л энэ сайхан амьдарч байгаа хөө би нэг муу хүсээд байдаг юм тэгээд. Та одоо ингээ хоримтлаа гээд өгөөд хоримтлуулаад ингээд байж исэн байна. Энэ мөнгийг бол одоо далд хийж исэн гэсэн үг. Илээр бол та бас өөртөө зориулсан
зүгээр яг ийм бодит бас мөнгө төгрөг ч юм уу бэлэг сэлтгэл зөндөө юм зарцуулсан байлгүй дээ. Байлгүй яхав тухайн үед тэгэл баяр болно хоёулахнаа амьдарч байгаа найз нөхдөдөө гарч орохол болно. Энэ болгон дээр мэдээж миний мөнгө гарна. Тухайн хүүхэд маань бол тэгэл тэр үед гэрээсээ авдаг гэж надад хэлдэг байсан. Яг үндэ хадгаламжаас авдаг байсан ч үгүйг нь би мэдэхгүй л байгаа байхгүй. Тэр бас хүн хитрхий тэгж итгэх бас хэцүү юм байлээ. Бас тодорхой хэмжээнд аливаа юмд жоохон өөрийн гэсэн тийм хязгаарыг тавиад өөрийн гэсэн шаардлагыг тавиад бас харж байж ахгүй бол явдалтай байлээ. Яг ингээ бас тулаад утаар яхаж байгаа сандард юм байна. Би сонсож байгаа хүмүүст энэ өрөө бидний хүргээд тэг ингээ өндөрлөё. За баярлалаа танд холбогдсонд баярлалаа. За өчиг сайхан өнгөрүүлээрэй. Яа 100 хэдэн сая төгрөг. За тэр мөнгө төгрөгийн тоон яг 4 жил хадгаламж үүсгэнэ гэдэг бол энэ мэдээж зоригтой амьдралынхаа төлөө одоо нөөцөлж гин одоо үүсээ бэлтэнэ гэдэг шиг ийм хүйөөгөө хураагаад одоо өвлийг өнтөд авна гэдэг шиг ингээд амьдралын одоо босгох зорилтоо ингээд тавьж байтал итгэж явсан одоо суундаа гэд ботчихсан байсан энэ бүсгүй хамаг мөнгөний үрчгсэн дансанд нь Монгол мөнгөөр 200 мянган төгрөг байхыг харсан гэдэг бол ямар амар шокийн нөхцөл байдалд орсон болоо гэж би яг өөртөө ингээд төсөөлөд бодсон чи үнэхээр урам хугарна дур гутна гэдэг шиг л мэдрэмж төрж байна. Холбогдож өөр тохиолдсон бас гашуун түүхээ ярьсч ясанд холбогдсон танд маш их баярлалаа сонсогчдоо. За дараагийн сонсогч холбогдож байна. Эмжил радио тэнийг сонсож байна. Сайн байна. За өчиг минь дээ. Арам дээ. За. Нэг өөрт болж байгаа юм аа гал. За. Би нэг одоо оюутан байхасаа л нэг юу охинтой үерхсэн. За. Тэглээд ер нь бол анх бол нэг надаас бол нэг тэгж бэлэг авдаггүй. Ер нь бол нэг тийм томоотой айл өгдөөсөн баггүй. Жохоо ирхэн ирэх гэртээ эрхэлгэн ирэх. Тэгтээ юу яадаг томоотой надаас бэлэгч авдаггүй, бэлэгч нэгтгүү. Тэгээд ер нь ингээд нэг гадуур цуг бодож юм уучаах тооцоо хувааж идэх хөхтэйсэн. За. Тэгээ би ч болохоор нөгөө нэг жоохон бас эрхлүүлэх дуртай юм болохоор нэг жижиг сайжиг баяр олонгууд өгөөл ерөнхийдөө ингээд баяр болгон дээр бэлэг өгдөг гэсэн аахгүй одоо ингээд нэг адагтаал нэг одоо бамбрууш өгөөл ингээд нэг тиймэрхүү ингээд яг ирлвэ. За. Тэгээд тэгсэн чинь ерөнхийдөө ингээд одоо нэг хоёул амьдрал дээр гарч байгаа шүү дээ. Тэглгүй. Ингээд одоо хийлсэн одоо хүүхд мөхтө бодох хэрэгтэй гэдэг ерөнхийдөө тэгээ нэг чинь амьдрал дээр гарахын тулд байр хөлсөн чинь бас мөнгө хэрэгтэй гэж одоо ерөнхийдөө нэг санхүү манай сурдаг байсан байхгүй юу? За. За. Ерөнхийдөө бол өөрөө ер нь юутэй сурдаг болохоор ямар ч ажил хийх тав байхгүй энэчээ сурдаг. За. Тэгэл амьдрал дээр гараад ерөнхийдөө нэг болоод яг ингээд янгууд нэг миний нэг бодож байгаа бодол болохоор дотроо ерөнхийдөө бол ингээд одоо амьдрал дээр яг энийхээ ингэчийн сан тэгчийн сан гэж бодоод байгаа шүү. За. Тэгсэн чинь манай хүн чинь нөгөө нэг баярын бэлгнүүд холдоод ихээр ууралж үтж байгаа юм. За. Ингээд бэлэг холдоод байна. Чинь өмнө надад ингэдэг байсан. Одоо би тийм юм амаар байна. Одоо iPhone 16 гарлаа би тийм юм амаар байна. Одоо ингээд одоо хичээд явахад машин хийхгүй байна. Машинтай болмоор байна. Гэр холдоод байна. Гэрээ ойртуулмаар байна гэж. За. Тэгээ ерөнхийдөө бол ингээд би нэг удаа ингээд хэлж үзэхгүй ингээд одоо ингээд хоёлаа гэрт орсон юм чи одоо ингээд амьдралаа бодох хэрэгтэй. Тэгээ болохгүй ингээд байнгын бэлэг сэлгээд ингээд иймээрээ байна гэж байх одоо хоёлаа одоо нэг хүний цалингаар хоёлаа болохгүй шүү дээ одоо амьдралаа бодъё юу гэдгсэн чинь ерөнхийдөө уурлаа болдгоо. За. Одоо тэгээд Татаа асуучихсан асууч. Та тэгээд ер нь их нэртэй тэр нэгсэн юмнуудыг авч өгсөн үү? Ер нь бол ихний эзэн тэгээд заад нэрэл тиймдээ гэж одоо бас нэг бэлэг мэлгээ олж би холдуулаад байгаагаа мэдчихэж байгаа ш. Тэгээд ер нь нэг авч өгч ирсэн. Тэгээд одоо бүх сүулдэ ингээд яг бүр амьдрал бүр ингээд яг тулаад байгаа юм дээр хажуугаар юм нэхэж орж ирээд хаа. Бас хэцүү болохоор нь сүулдэ ингээд уурлаад ингээд жоохон түр тар хийгээд. Тэгээд нэг арайч хүүхдтэй олцоог байгаа дээр нь манай хүн ч сургуулаа төгсөөгүй. Одоо ер нь бол нэг хүний цалингаар амьдарч байгаа мөртлөө одоо байр, машин, iPhone 17 гэх мэт зүйлсийг зогсоо заагүй нэхэд байна л гэсэн үг үү тий?
ерөнхийдөө уул нь анх бэлэг авдгүй бэлэг өөр нь авахаар яах юм бэ гэж буцаад хүүхдийн тэгэл нэг суураад тэгээд 4-р курст ордог жилд нь би нэг хатуухан хэлж нэг заавал одоо болоо ийм байна гэж юу ах вэ гэх. Энэ хоёр тишээ болох үетэйгээ болоод 4-5 сар нэг салаад нэг. За холбогцсонд баярлалаа. Ерөнхийдөө таны ярьсан амьдралын юу бодит явдлыг бол ойлголоо. Одоо тэгээд та тустай байдаг юм байна тий? Одоо ер нь буцаад нийсэн манай хоёр одоо тэрнээс шаараа овоогайг. За. Одоо бол сургуулаа төгссөн хоёулаа ажиллаж байгаа юм. Төгссөн тий. Тэгээ би ч бас нэг доктортой ажилтаа одоо бол байдгүй болохоор бас хаяада ингээд манай үний цалингаар амьдрна. Тэгээд тэнгууд нь тэр үед нь би яг надад ийм байсан шүү гэдгийг бас нэг хаяада ингээд сууж мажахтай ярьж таа. За зөв. Шүү. За ойлголоо. За холбогцсонд баярлалаа танд өчиг сайн өнгөрүүлээрэй. За баяртай. За яг л нэг яг иймэрхүү сэдвүүрийн дээр байгаа юм л да. Одоо амьдралаа ингээд болгох гээд байхад одоо ямар нэгэн байдлаар би нэг айгүй муухайгаар зүрлээд байгаа нэг алтан загсны юм шиг гэдэг ингээд юм нэхэд идэг. Одоо чи энийг авсан юм чинь одоо би тэрийг авна. Одоо ингэнэ гэдэг. Одоо ийм л одоо тархилоо дээр гараа суучихсан ийм байнгын үнэтэй зэтэй юм нэхэд ингээд байж идэг. Энэ ихнэрүүдийг эрхлүүлдэг үү? Ийм амьдрал мэдэх үү? Ингэж байгаа бол энэ нөхөрт нь энэ зовлон шанал болдог уу? Энэ сэдвэр одоо эрэгтэйчүүдийн сэтгэл их орж ирж байна л да. За надад бас нэг найз байгаамаа. Би бас ингэж ярих гад бэлдсэн. За тэр найз бол одоо миний түрүүний ярьдаг найз бол ерөөхдөө нэг хүүхэд байхасаа амьдрал нь баян тансаг байсан болохоор одоо миний ярих гэж байгаа найз болохоор юу мантайгаа таарсан. Зүгээр нэг хоёр идэж хоосоо онохгүй гэсэн нэг нөхөр байдаг юм. Эхнэр нь ихэндээ их давгүй бид нар чинь найзад нөхөрлөө таньдаг болохоор чинь гайгүй сайхан бүсгүй гэрээ эзэгтэл байдаг болтоо байсан чинь сүүлийн үед бол нэлээд одоо тийм болцсон материалик болчихсон. Одоо нөхөр нь одоо өмссөн хувцаач өөрчлөөгүй ингээд өдөр шөнөгүй ингээд явж хахад эхнэрийнх нь барьж байгаа утас өөрөө ажил хийдгүү мөртлөө барьж байгаа утас гар хуруу тэр хүзүү хоолонд нь байгаа алт мөнгнүүд нь за дээрээс нь машинтай энэ төр болчихсон. Тэгээд бид нар бол гаднаас харахтаа энэ хоёр чинь бас их боломжийн гой байгаа юм байна гэж харж исэн. Тэгээд найзуудаараа нэг уулзах болоод тооцоо гараад нөгөө цугларсан хүмүүсийнхаа тоогоор тооцоогоо хуваагаад хийдэгтэй. Хүн болго өөрийнхөө оногдох хуваа ингээд төлөөд. Тэгсэн чи харин найз маань манийгаа өнөдөр даач чачдаг шүү. Мань өнгөгүй явж байгаа гэдэгтий. Тэгээд би хүү эн чин ягаад нөгөө их боломжийн амьдраад байгаа найз маань ингээд хэлсэн мөнгөний асуудал гарсан юм бахтаа гэж бодоод за яг тооцоо моцоо тэгээд дууслаа. Тэгээд гараад тамхилангаа алхаж явахдаа би нөгөөхөөс асуулаа яасан их шүү мөнгөний асуудал гарсан мүү гэдгсэн чинь үгүй их шүү юу маань нөгөө цалингийн зээл аваад эхнэрт машин аваад гэсэн машинтай болохгүй байна тэр гээд за тэгээд аппликейшны зээлүүдийн ингээд ахуулуулаад тэр миний түрүүний хэлдэг эмэг бүгжилтэй энэ зэвнүүдээ авчихсан. Тэгээд цалин буун гутал нь одоо чиний цалин буухаар өр зээлэндээ өгөөд хоол ундандаа ингээд үлдснээр нь би ийм явна гэдэг одоо дараагийнхаа авах үнтэй тийм хувцснуудынхаа цуглуулга юмуд ингээд харчихсан утсаа ухаад ингээд тэгээ юусо цалин буун гутал одоо боловсон дээр юм гэдэг шиг зүгээр шууд мөнгөний шууд ингээд татаж аваад өөрийнхөө хэрэгцээнд ашиглаждаг. Тэгвэл тэ одоо эн чинь юу гэсэн үг наа чинь чи ганцаараа зүтгэж цалин мөнгө чинь нэмэгдээд боломжийн байна гэдээсэн чинь чи яагаад ингээд их нэртэй ингээд хамаг юм ингээд мэдүүлчихэд байгаа юм бэ? Чи яаж өөртөө энэ тэр зарцуулах юм бэдэг юм уу? Чи өнөөдөр уулзна гэсэн тооцоо моцоох юм ингээд кармалдаг юм гэсэн байхгүй. Тэгээд үнэхээр одоо яг түрүүний миний хэлдэг чинь алтан загсны юм шиг л одоо тэгмээр байна. Ингимээр байна. Чи өстө арчаагүй нэ тэргээд бас үгүй хажуугаар ингээд химлээд идэг. Тэгвэл чи одоо тэгээд саж нийлэх юм нэ тэргээд тэгсэн чинь би салъя гэж бодсон. Тэгээд өдийн насанд одоо өдийн удаан жил явчаад ингээд саллаа нийлээ. Тэгээд нэг иймэрхүү их нэртэй юм авч өгөөгүй төлөө сална болно гэд. Тэгэхээр би ч бас өөрөө бас зориглож шийдэж чадахгүй. Гэхдээ үнэхээр тамтай хэцүү байх юм аа гэд найз маань тэгж ярьж исэн. Тэгэхээр бас ийм амьдрал бидний дунд байгааг нь одоо би мэдээд ингээ хоёр танилцлынхаа найзынхаа жишээн дээр ингээд ярьлаа. Тэгэхээр одоо
ийм амьдралыг мэддэг, ийм амьдралыг туулсан одоо хүмүүс байвал одоо эрхэнд эндсэн ихнэр мөн үү? Ихнэрээ одоо яаж одоо эрхлүүлж байна? Ихнэр чинь яаж ингээд одоо дэндээд байна? Мөнгө авч гин үү? Хэдэн төгрөг авав? Ер нь та өөрөө яг яаж эрхлүүлдэг юм? Эрхлүүлээд байгааг чинь давж ингээд өөдөөс чинь одоо боломжгүй юмыг ингээд болгох гэдэг байдлаар ингэж нэхэд байна уу гэсэн иймэрхүү асуудлуудыг тодруулмаар байгаа юм л та. За. Сонсч холбогдож байна. Эмжил радио тэнийг сонсч байна. За мано. Өчиг юм дээ. За өчиг. За. Сэдвээ сонсноо та. За сэдвээ сонссоо. За таныг сонсч байна. За ахаа эрхэнд эндсэн хүүхнүүд бас байна. Тэгээ одоо сүүлийн хүүхнүүд бас нэг юм хэлмээр санагдтыг. Яг хүн ирж болно. Өдөр ирчүүд өдөр эрхлүүлдэг, хангалттай эрхлүүлдэг. Хамгийн гол нь аливаа юм хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Хэмжээнээс ихэвчлэн аливаа юм хэмжээс ихэвчлэн одоо хэрүүл орвол аливаа нэг мо хасуудлууд үүсэж байгаа байхгүй. Ирчүүдээ эмгтээчүүдээ бие нэгээ сайхан хайрлал, бие нэгээ эрхлүүлээл. Гээ сайхан явчихвал болох гэдэг байхгүй. Аливаа юмны нэг давс итгэхлээр яадаг үлээ тий. Шорогддог шиг. Тийм эмгтээчүүд бас сүүлийн үед их болжээ. За тань дээр одоо танд одоо ер нь өөр чинь тохиолсон тийм явдал бий юу? Байна. За та тэр талаараа нууц ушвал яриач. Тий яг уу би одоо хоёр зэмдрэл үзчихлээ. За. Ер нь бол яг тийм одоо ванус ч юм бол аливаа зүйлээ өдөрсөн. Аль болох амьдралаа авч явахгүй, аль болох юмдаа тууштай ангил үлдгэлээдэг. Тэгтэл нөхдүүд ерөөсөө гитрээл хэмжээ гитрээл давраал тийм юм гэдэг. Тэгээд бидний ч одоо төвчээрийн хязгаар тасалж байгаа шүү дээ ирчүүдийн. Тэр нөх хүндэл дууссан газар ирчүүд явдаг гэдэг шиг тэгэл хавсаарны асуудал үүсэж байна. Ер нь одоо ингээд жоохон та хэлж штэ энэ хим хэмжээнээс хитрээд байна гэдэг. Ер нь яаж хитрсэн тийм тохиолдол байна? Гойр дөрөвний хүмүүсийн хэлдэг шиг одоо тийм аун тийм юм. Ямар ч юм амьдралын юу одоо энэ хүн одоо надад зориулж юм авч явах хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Энийг иймэрхүү байдлаар ингээд тэгээд одоо ирчүүдэд хүндэлдэггүй байрдаггүй тэгээд ерөөсөө нэг л авахын донд лагин шүүлсэн юм шиг тий. Ер нь бол яг амьдралын төвшинг бол биднэрт янз янз шүү дээ тийм ээ. Тэгээд амьдралын төвшнөөсөө давсан агсан юм шаардаж нэгж байгаа асуудлыг ярьж байгаа гэж ойлгож байгаа шүү дээ. Тий, ер нь бол тийм. Ер нь бол тийм. Тэгээ аливаа юм хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Аливаа өмнөхөр нь цуг амьдрал байгаа бол бас би энийг ойлгодог байх хэрэгтэй. Би энийг хэмжээ хязгаарыг мэддэг байх хэрэгтэй. Тэгжиж амьдрал явна гэхээс нэг хэмжээ хязгаараас давсан юм шаардаад хэмжээ хязгаараас аюу яасан зээл хонор тавиал ингээл үр ширэнд ороод ингээл амьдрах юм л болохгүй. Одоо жишээ нь та жишээ нь хамгийн сүүлд одоо ямар нэгэн тийм амьдралын хэрэгцээ шаардлагаас давсан одоо юм нэгсэн тийм жишээ байна уу танд? За тасарчлаа. За. Яг л нэг иймэрхүү байдалтай. Ер нь бол би хилээд байгаа. Ер нь эхнэр нөхрийн хооронд хоёр биендээ харилцсан эрхлэлцэх, тунирхах, бие юм авмаар байж гэдэг юм эсвэл нөхөр нь эхнэртэй андаа нэг юм авч өгнө гэдээ авч өгч байгаа. Энэ асуудал бол биш шүү тусдаа. Энэ бол амьдрал байдаг л асуудал. Амьдралын ямар нэгэн хим хэмжүүр энийгээ давж одоо амьдралгүй гэж ярьж байгаа юм да. Амьдралгүй юм шаардаж нэхэд байдаг. Энэ асуудлыг л хөндөж байгаа юм шүү. Эмжил радио тэнийг сонсч байна. Саман ороо. За, үчим дээ. Бас би нэг юу сонсоол яаж байгаа хамттай холбож байгаа. За. Тэгээ нэг амьдрал тохиолдсон кейсээ ярих гал. За. Ер нь бол хөөхнүүд бол яадаг л да. Би анх 29 оноос хойш их нэртэйгээ суугаал ингээд яхад яг би айл болохоор л нөгөө нэг тухайн үеийн залууч байж өөрсгийнх нь одоо нэг дуртай энийг аван тэрийг авна гэсэн болгоныг нь чадлынхаа ирээр авч өгвөл тэр байдаг л да.
Тэгж байгаа л яасан чи сүлд ер нь бол эмэгтэй хүн бас нэг жоохон шуналтай байдаг талын юм уу гэж санддаг штэ. Тэгээд ер нь аваад байвал ер нь аваалах. Тэгээд нэг сүлдээ чи нөгөө амьдралч бас дандаа сайхан байхгүй наашаа цаашаа та байж итэл мөнгө олох нь ховордоо таталдаад ирэхлээр хэрүүлэх гарна. Тэгэл тэрнээсээ болж айгүй их муудалцж байгаа. Тэгэл юу яасан та. Хоёр тийшээ болсон гэсэн үг. Хоёр тийшээ болсон. Тийм. Ер нь одоо эрх нь яаж дэндээд байна? Ер нь бол за яг нөгөө хүн чинь эрхлээд нэг за энийг авъя гэхлээр нь авч өгчөөл ахлаар ер нь айгүй их тийм нэг ахиж өнгөсөн ч юм уу. Би тухайд давруу ер нь бол тухайд би цалинч гайгүйч авч ил байсан. Тэгэл би цалингаа би өөрөө авдаггүй. Манай эхнэр бүгдийг авдаг байлаа. Тэгээд ер нь бол миний цалин буухад маргааш нь торлцвол ороод ирнэ. Торлно гэдэг чинь өөрт хэрэгтэй юмнуудаа авч яана уу? Гэр бүлдээ хэрэгтэй юм аваад байгаа юм болов уу? За ер нь өөрт ихэнхдээ өөрт яг гэрт юм авч л таамаглаа идэж уухаас ихсүүлэл тий аавна л та. Тэгтэл ер нь өөрт хэрэгтэй өөр юм гэсэн юм. Тэгээд тэрийг өмсөхгүй шхуу одоо хувц эмэгтэй чиг хувц авна штэ. Тэгээд өмсөхгүй байж итл хуучирч чана. Тэгээд би хэлж ирсэн юм. Эвхээсээр наадах чинь юу яцсан. Гандчихсан юм бол туслаа ингэж. Энийг өөр юм зарцуулаад өөр юм яачих болохгүй байсан юм. Чи миний одоо юу гооё гэж Хэрэгцээ хангаж чадахгүй гэж. тий. Ер нь тийм. Та өөрөө ер нь бол эхнэрээ бол эрхлүүлдэг байсан уу? Өөрөө зүгээр хүний хань, миний хань гэдэг утгаараа. Тэгжил эрхлүүлжил тэгж юу яаж байгаа байхгүй. Тэрнээс биш би эрхлүүлдэггүй байсан бол юу солиороо тань. Тий өөрөө авахгүй юугаа би байрнаач гэдэг юм уу те. Тэгэхгүй за яг одоо миний энэ болж илээ байл гэдэг ч юм уу. Тэгэл ингээл юу яхад гэдэг байсан. Ер нь юу яд юм да тэгэл юм хэвтэй. Давраад л байна, шунаад л байна гэсэн. Давраад айгүй их улам л ахиж үнгээл аваад идэв. Хүний би тэгжсэн. Хүн хоёр хөлтэй байхад чинь чи нэг хөл хичнээн гутал өмсгөх. Тэгээд тэр өмсөхгүй байж байгаа л хуучирдаг ч юм уу. Ийм тийм болоо тэгэл нэг алга болсон л юм бодлоо одоо хайд юм уу хүнд өгдөг юм уу яа гэдэг. Тэр нь бол таныхаар бол одоо үргүү зардлыг гаргадаг гэсэн үг тийм. Айгүй их ер нь тийм. За. Өөрөө тэр үед чинь оюутан байж оюутнуудад мөнгө зөөлүүлчих нь. Тэгэхээр чинь өөрөө бас орлогогүй байсан юм байна шүү дээ тийм. Орлогогүй шүү оюутан. Тийм байна. Тийм. Тэгэхээр чинь оюутан байж би оюутанд мөнгө зөөлсөн гэхээр би тэрийг гайхаад байдаг юм. Тийм байна. Оюутан байж чи ямар мөнгөтэй гэж хүнд мөнгө зөөлүүлдэг юм бэ? Ер нь бол тий. Тэгээд тиймэрхүү юм болж исэн нэг тийм. Плейт юм аа тэрийг л танахыг яриад. За холбогчсонд баярлалаа танд. Үчиг сайхан өнгөрүүлээрэй. За. Үчиг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа танд. За. Яг л нөгөө миний түрүүний ярьж исэн найзын маань ихнэр шиг юм түүх сая ярьлаа. Нөгөө цалинг нь шууд авчдаг. Тэгээ цалингаар нь ингээд хэрэгтэй гэр бүлийнхаа болон ойр зүрийн хэрэгцээний зээлийн иргэн төлбөлтөө хичээд үлдсэний шууд өөртөө зарцуулдаг. Өөртөө зарцуулахдаа дандаа үнэтэй цэнтэй хизээ өмсгөн мэддэхгүй эсвэл зүгээр хин нэгэнтэй барьцаж заавал тэр юмыг авна гэж тийм шунан зорин барин байж одоо өөрийнхөө сарын гэр бүлийнхаа орлогоноос тийм хувц аваад дуусчдаг. Ийм жишээ дөнгөсөө энэ хүн бас баталж ярьлаа. Тэгэхээр энэ хүний л амьдрал ёстой хэцүү юм аа нэрэ. За дараагийн сонсч холбогдож байна. Манай хэмжээлрээд тэнийг сонсч байна. сайн байна уу? Манай хэлийг одоо байнгын сонсож байна. Энэ яригдээ. Арамдээ. Би наад нэвтрүүлгийн сэдвийг сонсчод яг нөгөө түрүүний ах ярьсан шүү дээ. Нөгөө давал шаруу тэгэхээр ямар байдаг лээ гэдэг. Манай ээж аваар одоо даал гарсан хүмүүс байдаг байхгүй юу? Тэгээ одоо ээж маань залуу байхад даав маань хөдөө гадаа ингээл явж ирээд гадаа дотоод явж ирээд зах зээлийн үед 8 хийдэг байлаа. За. Тэгээд ээжийг айгүй хэрхлүүлдэг. Би тэрийг амар сайн сандаг. Яагаад гэвэл ингээл уршаа яваад ирнэ, такин дээл, булган одоо зах мах гэдэг юм ачиж өгдөг байхгүй юу? Тэгээ манай ээж болохоор амар
тийм шуналгүй хүн одоо ч би яг ээжтэй гэж боддог өөрийгөө шуналгүй. Тэгэл миний аавын ачиж өгсөн юм тухайд одоо 70 байхдаа ичимхирээд байдаг байсан юм шиг байна. Балаа энийг хаанамс ингээл цааш нь тавиал яг тухайд бидний нүдэн дээр өмсөж үзэхгүй ч гэсэн аав ээж маань өрөөнд орохлоор нэг нэгэндээ өмсөж үзэж харуулдаг. Тэгээд тийм нэг хүмүүжил байсан болохоор би бол одоо тийм шунал надад байхгүй. Яагаад тэгэхээр нөхрийгөө дарамтлахгүй. Гэхдээ яг нөгөө эрэгтэй хүн өөрөө хүсээд авч өгсөн тийм юмд эмэгтэй хүн айгүй их эрхэлдэг юм байлээ гэдэг би ээж аваа амьдрал дээрээс харсан. Саяхан хүртэл манай аав даал хүрсэн хүн гэхэд онлайнаар одоо ингээд үслээ арилгадаг юм гээд нэг юм байгаа хгүй одоо серум ч юм уу нэг хүн байгаа хгүй. Тэгээд даал гарсан эрэгтэй хүн тэрийг интернетээс олж авчаа онлайнаар захиалчаад нууц гарч хүргэлтээр авчаад ээжд маань бэлгэлэхэд ээж маань хүртэл бэлж байгааг нь харахад үнэндээ тэр айгүй гоё байдаг. Тэгээд одооний хүүхнүүдийг болохоор яг үнэндээ дүү ирэхлээсээ тийм шуналгүй байгаасаа л гэж хүсмээр байдаг. За баярлалаа. Толбогдсон баярлалаа. Ээж материал дагдаг болчихжээ одооний хүүхнүүд. Ээж аваа хоёроо тэрийг хайрыг эрхлээд нэгаа ингээд эрхлүүлж байгааг харахаар тиймэрхүү гоё ирэх байвал хамаахгүй шүү дээ. Гоё хүүхдээ гоё гэр байж чадна. Эд материалын шуналтай эмэгтэй хүмүүсийг ирэх гээд тархин дээрээ гаргаад тах нь бас л нэг утгагүй тэр хүн бас л нэр амьдралаа зохицуулах гэж ядж байгаа шүү дээ. Үр хүүхдийн сургуулийн төлбөр тий. Тэгэхээр ер нь хоёр талтай байд юм байна л гэж бодлоо. За баярлалаа танд. За баярлалаа. Би ээж аваараа бас бахмаар санагдаад ээж аваа одоо нэгнийгээ ихлүүлдэг хайрын ингээд нэгэндээ тунж байгааг нь харахаар бүр хайр хүрээдэг байхгүй. Тийм утгаар манай ээж нэг нэгаа зөв ихлүүлдэг зөв хүмүүс л байдаг да. За баярлалаа танд. Үчиг сайхан баярлалаа та. За. За энэ сонсогч маань ерөнхийдөө нэвтрүүлгийн сэдвээс ялгүй хазаасан боловч би тэрийг одоо яриа эхлэхэд нь мэдлээ л да. Гэхдээ 70 нас гарчихсан аав ээжийнхээ тэр сайхан биеиндээ өгч байгаа тэр гоё сэтгэл хайр халамж энэ гоё юм ярихын би яриаг зөргөлж тасалж чадсангүй. Тэр утгаараа бас сайхан аав ээжийнх нь энэ гоё юмыг бахархаж байгаа охиных нь яриаг тасалж чадсангүй шүү. За ингээд 21 цаг 53 минут болсноор манай өнөөдрийн нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэг эрхэн дэнцсэн эхнэр гэсэн сэдвийн хүрээнд яригдад дуслаа. За манай өмнөх нэвтрүүлэг маань архинд орсон дүү ах дүүсийн талаарх энэ бас нэгэн бодит болсон явдлууд дээр тулгуурлаж энэ асуудал дээр яригдсан. За энэ нэвтрүүлгийн хүрээнд YouTube-ийн сонсогчд маань одоо UG Сүхбаатар архины асуудал ч үндэ чанга шүү. Уйлн, дуулн, гуйн аргадна ямар ч нэмэргүй хайрын цаг хугацаа л болдго юм. Хүн өөрөө л хичээхгүй бодохгүй бол хизээч холддгүй дээ гэсэн байна. За гиндэн гант тулга гиндэн гант гэсэн хаягтай сонсогч маань ямар сайхан дүүтэй юм бэ? Энэ ахын настай ээжийнхэн сэтгэл санаа л хэцүү байгаа да гэсэн мэн ахыгаа архинаас гарах гад очоогүй лам имлэг байхгүй болсон гэд нэг залуу амьдралаа ярьж исэн. Энэ яриан дээр сэтүүлсэн коммент байна. За болор эрдэнд орж сүрэн энэ байдал хизээч өөрчлөгдөхгүй шүү. Намайг 7 настай байхад л аав маань юм байсан. Одоо ч ийм хэвээр байгаа. Би одоо 40-тэй. Архичин хүнтэй ээж л хамт үлддэг юм байна лээ. Маш хүнд мэдрэмж, маш их асуудал үүсгдэг шүү гэр бүлд. Зөндөө л их хичээж байсан. Ямар ч үр дүн гараагүй гэсэн байна. За Дукаташ Монголын нийгэмлэгт хандаад үзээрэй. Архи бол идэгдэг өвчин шүү гэсэн иймэрхүү сэтгэл комментуудыг үлдээсэн байна. За ингээд шууд эфирээр үзэж байгаа болон үзэж чадахгүй сонсоод явж байгаа нийт сонсогчдоо за мөн YouTube-ээс орж сонсож сэтгэлээ үлдээж байгаа нийт сонсогч үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Манай дараагийн нэвтрүүлэг 22 цаг 10 минутаас хөтлөгч Эрика Угна нарын хамтран хөтлөг томчуудын явдал нэвтрүүлгээр иргэн та бүхэнтэйгээ уулзах болно. За ингээд манай нэвтрүүлгийн хүрээд өндөрлж байна. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3